энэ чиглэлд хэрвээ анх удаа зорчиж байгаа бол бичлэгийн маань үзээрэй, бяцхан туршлагаасаа хаваалцъя. Нийт 6906 км-ийг 8 цаг 59 минутын хугацаанд туулах төлөвлөгөөтэйгээр Монголын цагаар 10 цаг 10 минутад хөдлөөд Германы цагаар 12 цаг 50 минутад Герман дээр газарсан. Герман Монгол 6 цагийн зөрүүтэй байгаа. За Герман дээр терминал 2-оос буугаад хүмүүсийг дагаад доошо шатаар буучихсан чинь тэнд Герман руу нэвтрэх хүмүүс байж таарад хүмүүсээс асууж тодруулж агаад буцаж шатаар гараад яг энэ коридороор чигээрээ явсаар байгаад терминал хооронд дамждаг захилгаан тээвэрт суусан. За терминал хооронд дамждаг захилгаан тээврийн дотроо ABC гэд бас хуваагдчихдаг юм байна. Тэгмч миний тасалбар дээр терминал 1 B22 дугаар хаалга гэсэн байсан учраас би B гэсэн тэмдэглэгээтэй хэсэг дээр буусан. Захилгаан тээврээсээ B гэсэн хаалгаараа буугаад цаашаа яг нөгөө дээр байрлах заах тэмдгүүдийнхээ дагуу сумыг нь дагаад явхад хаалгаа олчихно. Яг тэр хаалган дээрээ очоод найдаад хүлээж болохгүй давхар заавал нислэгийн дэлгэцээ харахгүй бол одоо минийх дээр тасалбар дээр B22 дугаар хаалга гэжсэн хэрнээ дэлгэцэн дээр очоод тулах гад B24 болоод өөрчлөгдсөн байсан. Дэлгэцэн дээрээсээ заавал онгоцны дугаар, цаг, хаалгаа заавал тулах хэрэгтэй мэлэн шүү. За ингээд терминал 1-ийн B24 хаалган дээр ирснийхээ дараагаар ажилтнаас нь давхар тодруулж асуугаад окей эндээс явна зөв гэдгийг мэдээд нэг санаа амарч хүлээлээ. За ингээд 2 цаг 30 минут ниссний дараа давлын дээр буулаа. 5-ын тото харагдаж байгаа хянах самбраас нислэгийн дугаараараа хараад ачаагаа хүлээгнэ. Миний хувьд ингээд ачаагаа хүлээгээд байсан чинь ачаа маань ерөөсөө уурсдаггүй. Тэгээд тойроо дахиад харсан чинь нөгөө Улаанбаатараас ирсэн ачаануудыг тусад нь ингээ гаргаад тавьчихсан байсан. Тэгэхээр нөгөө ачаа чи ирэхгүй байх юм бол тэндээс нь бас ингээ тойроо цааталт нь гараад шалгамаар юм байлээ шүү. Онгоцны бодлоос буунгууд автобус байгаа. Тэр автобусны цухан бол үнэтэй байдаг. Цаашаага яваад илүү хямдхан автобусанд суух боломжтой гэдэг юм байлээ. Гэхдээ миний хувьд бол хүнээр тосолчихсан учраас яг тэрийг бол сайн мэдэхгүй байна. 40 еврогоор тосох үйлчилгээ байдаг юм байлээ. Давлын руу цаашаа ороход шүн байсан болооч тэр юм уу бүх ачаагүй шалгаагүй дандаа тийм том ачаа ихтэй хүмүүсийг сонгоо шалгаж байсан. Ачаан чи идэх юм байгаа юу, тамхи байгаа юу гэж асуудаг юм байлээ. Онгоцны буудлын дээрээс очиод утасны дугаар аваад дататай болчихноо гэж найдсан байсан чинь шүн байсан болооч тэр юм уу би яг ханаас сим авахаа мэдэхгүй. Хажуу хамт явсан эгч маань Unitel-ийн дата roaming авсан байсан боловч бид хоёр Герман дээрээс эхлээл болох гээд оролцсон болохгүй оператортой холбогдоод асуухад яг л интернетэд байгаа юмыг хэлээд яг бид хоёрын тулгарсан асуудалд бол хариу өгөөгүй учраас ингээд бид хоёр интернетгүй болоод онгоцны бодлоос тассан залууга маргааш өглөө яг тэдэн цагт ирээч гэж яг цаг тохироод яг тэр цагт авахгүйлаад бид хоёр ингээд тентхийн нэг Trey гэдэг энэ операторын дугаарыг аваад нэг юм дататай болоод цаашаага хотынхоо автобусанд суугаад хот руу явсан байна. Roaming үйлчилгээ авах юм уу, дата eSIM авах юм бол сайн шалгаад яаж хэрхэн ажиллахыг тодруулаад 24 цагийн турш оператор нь ажилдаг чиний асуудлыг шийдэд өгчөөр тийм газрыг сонгосон дээр юм шиг санагдсан. За ингээд хоттоо ирээд уцаа цэнэглэх гэсэн чинь нөгөө 3 залгаар авчираагүй байсан учраас шууд залгуурын шоконд орсон. Европчууд ч ерөнхийдөө ийм 3 оролттой залгууртай байт юм лээ. Тэгэхээр Монголоос энэ залгуур олоод ирэх юм бол Монголын цагаагаар, Германы цагаагаар, Давлын цагаагаараа ерөнхийдөө харчж байгаа цагаагаар энэ хүртэл хамт байсан. Баярлалаа. Дараагийн мэдлэгээр уулзъя. Баяртай. Сонгосон дээр юм лээ.